Таныг сэрүүцэг гээд бүрхүүлээ болгочихсон. За ямаа да. Чи ч жолооч болжээ. Энийг дуусгаж байна. За суйлгоо ярьдаа. Жав дарах зүтгэлтэй шудрахоо үүнийг бид бүгдээрээ мэднэ шүү дээ. Одоо зөвхөн зүтгэл шудрах зан хоёроор томоо жохыг удирдахад ирэх болжээ. Залуу боловсон гүчин олон байна. Эднээс төвшүүлэх хэрэгтэй юм биш үү? Намын гишүүний хувьд нь жавыг гатууд онгодоод өгсөн сарлгуудын төлөвлөж сарлагаан даруй ууланд гарах хэрэгтэй гэж би бодож байна. Намжилма яриг юу? Манай фермээс 12 сарлаг өглөө. Нийт сарлагын фермээс 40 шахлаа. Цаашдаа хэд өгөх юм? Бүү мэд. Өвөл бас хэд өгөх вэ? Энэ бүхнийг бодох хэрэгтэй. Харин саалчин бидний хувьд яахарахгүй сайхан байна. Бууж ирснээсээ хойш концерт, кино их юм үзлээ. Жав дарах саалчин биднээ л бодсон хэрэг. Уулын тагтад бүх насаараа үнэний дилэн шувтарч суугч үнэндээ хэцүү л бай. Бүх юмнаас хол, бөглөө, зайдуу. Бид ч яах вэ? Суу гэвэл суухал юм биз. Одоо илгээл дээр гарч байгаа энэ олон охид бас л бидэнтэй адил болох уу? Бодох хэрэгтэй. Даргыг шийтгэн чухам хайшаа байдгийн бол мэдэхгүй юм. Заяа. Юу болов? Хатууд онго. Чин бодын төлбөртэй гарлаа. Намайг арга хэмжээ багдахгүй. Энэ бол том сануулга. Төлөвч яах вэ? Яаж хийж байгаа төлж гин. Ерөн тэгээд энэ нутагт миний хийсэн юм юу байна? Ерөнхийд нь луйдэрж явлаа гэх үү дээ. Ястай ерөнхий. Сарлага хангарын буцаахад яах болох л. Төлөвлөгөөгөө биелүүлчих нь. Иргэжил цагаат хөргөлөө өгчих нь. Болж л ирэх. Яр шиг дааж явна. Гүтгэр хэдэн сарлага уулууд нь хөөчхөд хүндчих юмгүй, өөртөө зэмгүй явбал яасан юм бэ? Тэглээгээд яах вэ? Олны аж амьдрал хуучнаараа би ч байдгаар ал байна. Ингэж байж болохгүй дээ. Бодсон санснаа яах вэ? Хүнд чинь бодсон сансан гэж байдгийн байгаа үстэй. Цагаан удаа. Яр дуурга. За би ярья. Уг нь олны төлөө л хийсэн ажил да. Би ингэж өгчих юм гэж огт бодсонгүй. Малчин хотонд хаан хариуцсан. Дарга нийт аж ахуйгаан хариуцсан. Тэгээд л дарга дийлсэн. Одоо тэгэхээр болохгүй гэдгийг ухаараа биз. Бид хотондоо өхүүлснээр төлдөг. Өгсөн сарлгуудыг төлөвлөх ёстой. Даргыг хоцрогдлоо инээ тэрэ гэдэг ч юу л бол. Манай даргач юмыг санаж сэтгэхдээ сайш. Ганцхан нэг яаруу хөдөлж хэдгэл гэм байх шиг байдгийм да.
Нэмбо. Чи энэ толгой дээр ус хийгээд өгөөч. Гэхдээ наач ус хийцэн байгаа шүү дээ. Би энэ чинь болохгүй юм аа. Чи өөрөө хийгээд аль л да. За одоо. Нус нь гоочихгүй юм болов? Гоочж байгаа маа. Гэхдээ бүх хийж болохгүй. На толгойч бүр дүнс хийчих. Жохон тонгоогоорой. Гөлөөгөө хүүгээс захиа наалгав. Алга. Гэхдээ тэр гэдний хинэггүй амтан болсон үү те? Ямар сайхан юм бэ? Цаан чин хүүхд тэрс өөх ирж байна. Тэр цаан чин. Чин байна. Хин бэж. За, над хуц сунраа өмсөө. Нэг сайхан биетэй юм шиг цүндэгний. Үй, чи яаж байгаа юм наадах. Яас хүйт юм бэ? Тэр гизгүзээг нь запшуул над хувцас өмсөж. Чилээр хоол цагаар шахсаар гад юм болгоцсон шүү дээ. Шүрэвэн шít. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За хүмүүс юу гэж яваа вүлээ те? Та хоёртой уулзах гэж. Ороо. Зүгээр. Би сургуульд явах гэсэн юм. Тэгээд Энэ танайгийн хүү. Та нар дээр орхий та. Багш та намайг бол мэдэх байх. Харин энэ хүүхдийг мэдэхгүй. За хүмүүс битгий ойл. За би явъя та. Хүмүүс ингээд өвөө болчихдаг байж. Гото яана чав минь. Яахад те хүн нэмэл хүнс нэмэгдэнэ гэдэг үстэй. Эм. Али Үний мөн нэрээ сайхаа.
Бидэнд итгээд л авчирч дээ. Ээж нь сургуульд орчих чадвал болох нь дээр. Бид яах вэ болж л арих. Инээ тэрэ гэж маягсан бол нэг сайхан хүн хохироод л өнгөрөх байж. Хүн ийм л байвал таарна. Чи л ээжгээ хүн болоорой. Өвөө нээжсэн дор байх нэ дээ. Анхны цохилтон шилжигаад л их харихны давааг засчихыг ихэд нэг л зориг хүрдгүү байсан. Одоо л үзээд алдъя. Намайг шийтгсэн болохоос биш. Ажил битгий хийгсэн биш дээ. Намынхаа байгууллагт хэлдэг хэрэгэ. Сарлагаа гэж мөн явдалтай малаа дадаргаа. Мал нь бэлчээрээ дагаал. Хүн малаа дагаал. Ингэж байж болохгүй дээ. Энэ хэдэн сарлагч навэд гэж болдгоо юм бол яваад очил доо. Энэд чинь нилээ огцсон бай шүү. Заахаа. Яваад байна да. Би энэс дэше явахгүй дарга. Яаж чон тэрвэлээ? Ослохоор яах юм бэ? Би таны амбийг хариуцсан хүн шүү дээ. Тэгвэл би өөрөө хариуцъя да. Үгүй дарга. Одоо болий дарга. Цаашаа явж болохгүй. Замын дундаас буцах гэж юу? Чи ухраад гарч чадах уу? За соосоо.
Одоо өстө явж болохгүй нэ дарга. Явж л таарна да. Би сууя. Чи надаас олон дүүштэй. Саад замал сайн заагаад баг. Ийшин дарна шүү. Яг энэгээр наашаага чигээрээ. чигээрээ. За. Начи суу. За, энд нэгийг зооч. Сайхан нутаг шүү. Яаж вон да. Хүн хэцэлгуугаар авширлаад байвал хол явдгүй шүү. Энэ хэсгийг дангараар засах хэрэг гарах нэ дээ. За, яваад байна да. Хараарай. Замчдын радио үйлдэл ярьж байна. Ажлын тухай мэдээ хэлдэг. Замц сурын ажил хийснээс хойш 7 хоногийн ажлын дугаар бид 6 км зам хурж 30,000 төгрөгийн ажил хийдэг байна. Уралдаантай ажиллаж байгаа бригадуудын дотроос дамбахлагчтай залуучуудын бригад даваа амжилттай ажиллаж байна. Эднийхэн өчигдрийнхэн ажлын амжилтыг Монгол зөвлөлтийн залуучуудын 6 дугаар их наадам ардын услын 56 жилийн хойд зориулсан байна. Одоо дуу хөгжмийн нэвтрүүлгээ. Ирэнгийн сайн тэгшлээрээ. Оо, тийм л юм. За чи яв. Өргөч. Айда Нааш. Шургааг нэг боломж таахгүй. Манай жав дарагч ажлыг залтай хийх юм да. За яаж байна? Сумын мөх согоонуудыг цуглуулж, уулын фермэгчийг байгуулж хаад тэдэнд соёл түгээх зам гэхээр чи бидэнд нэгдүгээр араагаар зүтгэх шиг бдэ. Энэ бол залж бишээ. Ухаан. Чам шиг хажид руугаа яарсан ч ухаан л гин. Над шиг тодорхой юмгүй зайл гин штэ. Юу гинэ чи? Бид л ихлэ суух ба. Энэ жав гэж хинхэг онгироо юмнаас болж зовж үзээгүйгээ үзэх нь. Улаан гараараа уулмалт гэж соёл түгэн мал ус гэж мах нэмэгдүүлнэ гин. Шампан таз. Мягмар гэж нэг лазан ир аль хэдийн сураггүй болцсон байхад энэ зам байж л байна. Би чамтай л хүүхчиг онгирдаг нь биш ээ, мэдв. Чи наанаа суучхад боргож илээ. Чамайг тоохгүй. Бид чамгүйгээр хийдэг ажлаа хийж гаргадаг замаа гаргах л баг. Юу л гинэ чи? Чамаас айхгүй. Шургааг нэг болон даахгүй гэж сайхан мэдэрээч.
Чи тэр уулзаагүй мөн удаж юу? Чи нэг ингэж хүрээд ирдэг нь ямаа да. Ханаас нь ч харсан. Аргагүй л нэг эрдэмтэн хүний төрх суусан байна шүү. Авгаа хүүхдээ ирсэн биз дээ. Хоёр өгшин ач нарыгаа үзнэ гэд болох биш. Аргагүй дээ хөрх. Тэгэлгүй яах. Чи ч мөн дөрөвдөө хөдөлж явах чинь вэ? Яахав дээ үгүй чинь. Хүний ам хард суухгүй юмсэн л гэж бодох юм. Би ч бас юм л үзэж явна. Энэ ууланд байдаг баахан сарлагийг малчтын бодоод оруулаад ирсэн чинь хамгийн номхон хамгийн сүйтэй нөхч. Чиний хоёр дахь хөхрөө харгартай үсгүй юм да. Юуны чинь харгал өвчин имхийг л үз. Өвчин ч биш шиг байна. Баашгүй. Тарах ирлээ. Үгүй дуусна. Нэрээ яасан цотмор юм. Харин ээ. Юунаас авсан бэ? за сайн байцгаана. Сайн байна. Энэ чи юу болоод байгаа юм? Дарга минь бас нэг өхөр өгчгээд өвчин сайн танигдахгүй л байх шиг. Оншин тодорхой мэдэгдэхгүй юм. Нутаг солиноос болсон шиг байна. Загас 8 усандан сарлагын ам ууландан гэдэг. Онош монош гэд даггал цаар байтал хэдэн аристал үлдэн бий дээ. Уулын би хүний л бодсон юм л да. Би малчин хүн шүү. Би ярих чинь бишээ. Та учир мэдэх хүн байна да даанч. Эд нар чинь соёл, гэрэл цахилгаан, кино бүжиг, хөгжөө наадам хэрэгтэй байна. Хүүхдийн цэцэрлэг яацл тоглоомын талбай хэрэгтэй байна шүү дээ. Энэ хэдэн сарлагыг борцлоод зарчих юмсан. Дуугаан айд. Малын тэнгэр гомдон шүү. Та ер нь энэ хэдэн малаар нэг тоглолчих гээд байна да. Тэгжич наригахгүй байх шүү. Ингээд намын хурлаас хатуу донготой гарлаа штэ. Шийтгүүлээд зоригжлоо гэх нь хайшаа юм. Юу ч хэлгэлсэн эргэлзэж явснаа шулуудаад энэ зам засч эхэлж байна. Уулын зуны улиралд хүнтэй малтайгаан давжигдаг боловч учирлэг аж байна. Тэн тэгэд ер нь юу байгаа юм? Мэлчээр. Ховын өмчийг нийгмийн өмч болгосны гол зорилгыг юу гэж боддог вэ? Тэр чи яхаа олон талын ашигтай. Жишээлх юм бол чис лекцл унших юм байгаа биз. Минийхээр бол хүний ухамсарыг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлэхэд л байна. Гол зүнсэн л юм. Гол нь малдаа биш, хүндээ гэж би ойлгодог. Намын бодлого чи. Гэтэл мал нэгдлийн данстай уулын мохор талын ганц хэвээрэл байж үгүй. чи тэгээ сарлагаа ад үзээд байгаа юм уу? Бүх мал ойролцоо. Сарлаг бүр хэцүү. Дандаа уулын сарманд нутаглана. Энэ үнийг дагаад хичнээн хүн айл хөгжил соёлоос тасарч хоцорч байна да. Тэгээд буулгаад ирсэн чинь болдго юм шээ. Чи айл яваач. Нэг л тулаад байх чинь. Аялаж яхаа явах уу? За. Би ангийнхантай барагтай нуулцсан. Зарим нь ердөөл харвар амьдрал хөөгөөд үнэ тугал авчихсан. Гэр явганаар шиг л яриатай болчихж. Тэгээд ч одоо амьдралынхаа замын дунд нөрч шүү дээ. Өвгөн чинь энэ замаараа ууланд гарна. Сарлагынхаа фермүүдийг шинэхэн нутагтан тагчуулчихад хэдэн Монголын бух тавиад үзэн л гэж бодож байгаа шүү дээ. Ортом усан гүзээг л арилаад өгнө шүү. Хайрны ортом тоглохнасаа хүртэл тажгүй. Тэгээр 3 нас хүртэл зэрэг заасан. Хайны нүнийг саалаа гэхэд Монгол сарлагаараа самаагүй дээр. Ядалсан ч мах нэг. Үгүй чи ортом гэдэг учрыг мэдэх үү? Үгүй шүү. Ямар учиртай юм? Орд тойм гэсэн үг. Тэгэхээр малын орд тойм гэсэн хэрэг л дээ. Завсан гүзээ гэж байна. Энэ бол үс багтай гүзээхтэй хариуг байна. Ер нь бодоод байхад манай орон эртээр үед халуун орон байсан. За иймэрхүү нүцгэн амтэн янз бүрийн арслан зан инээ тэрэгэд байгаа л үз. Тэгэхээр ортом шиг мал яагаад сарлагын өвгөцг байж болдгоо вэ? Байгалийн шалгарлаар сарлаг болчиход сарлагыг эргээгээд ирлизлүүлэхэд ортом болж байна. Сонин санаа. Чи их юм боддог болжээ. Нэгдлэг гэдэг том айлыг толгойдод ирэхээр
юм бодох өвчин тусч. Ер нь юм бодож явах сайхан шүү дээ. Харин эрдэмтэд та нар хачуулсан юм. Солол хамгаалч хөл үхс амьд мэдгэдэхээ байж хатдаг. Монгол сарлаг гэдэг чинь чиний солоо хамгаалах сэдвч нь байсан болохоос биш. Хайртай малчинч байсангүй яа да. Үгэж вэ үргэж вэ падалга. Чи энэ малныхаа учрыг нэг сайн хэлээд өгөхгүй юу? Чишвэр лухагаад таргалчихжээ. Барилдаж байна уу? Дараагад зовлонтой ажил шүү дээ. Адаглаа сумынхаа наадамд зодгож болохгүй. Улсын шалгалт өгөх гээд уншиж байхдаа яад ноцолдог байлаа. Тийм ээ. Одоо нэг үсчих үү? Тэгье. Улан жөгөөт аваатай л байдаг гэсэн одоо ч би чамайг дийлэхгүй л байхаа та. Дарга өнөдөр ажиллах уу? Ийм сайхан сэрэг өдөр ёстой нэг шижигнүүлээд өглөг яах вэ? Өнөөдөр хамгийн сайхан хөгжим мааш тавьд юм шүү. Аа тийм. Өнөөдөр хүмүүсийн захиалга аваарай. Захиалсан хүмүүсийн нэрийг сайн хэлж зарладаг юм шүү. За шалгаж үз. За залуучуудаа. Босоорой, өнөөдөр ёстой нэг гялалзуулдаг өдөр байна да. Босгоорой тань босоорой. Бос тэр залуу. Сайхан тухтай уучхад ажилдаа гарцгаана ба да тань. Мегмара босоорой. Ой, энэ залуу босоорой. Үш. Босоо. Хувцас өмсөд яхад те. Ороо ирээд хуурай хувцас өмсөн дээр үстэй тамин тийм үү? Мегмара босоорой. Бос. Бос чинь ажилдаа гараад явчлаа штэ. Амарч байна. Босол доо чи. Босооч. Босооч. Хар усан борооноор гарч чадахгүй. Цайл. Борооноос айдаг шавруу чи. Би ярэ чамайг ийм хүн гэж бодоогүй. Өөдгөр юм да чи. Элбгэ. Өнөөдөр залуучуудтайгаа ёстой нэг шуугуулаад өгдөг өдөр дээх. Би гүрний хаалт явлаа. Өнөөдөр л амжихгүй зам хаагдсан шүү. За тэг яа тэг. Борооноос айдаг шавруу чи. Би ярэ чамайг ийм хүн гэж бодоогүй. Өөдгөр юм да чи. Өгчим сууж авсан бороо хоёрч мөнч дүй тэгээд юм да. Хонгэр гэж. Харин ийм тавьд өгөх шүү. Одоо сарлагын фермийн саалчин ажилд зориулж нэгэн дуу нэвтрүүлж өгөөч гэсэн замчин залуу лувсангийн захиалгыг биелүүлье. Аа, чи ингэж хаяж аваа. Чамайго. Бараад аваа.
Сайн байна уу Доброгой? Сайн байна уу дарга? Энэт хавчаа ойлээ дээ. Сарлагаан бэлчээт гаргачихад л та бүгдийнхэн ажлыг сонирхож явна да хөх. Уулын энэ даваг засах нь битгий хэл хараад л сүрддэг байлаа шүү дээ хөх. Олны хүчээ гэж ондоо юм да хайрхан минь. Энийг өчигдөр дийлийг барьсан юм аа. Өнөөдөр хүмүүсийнхээ ядраагүй гадар түргэн зайлуулж харах бодож цохиж явна. 2 трактор холбоо татаа дийлдэггүй. 3 байсан болж дийлэх л байсан л да. Ядаж бороотой халтраад болдгоо. Энийг яахав Доброгой? 2 жижиг узаан уу? Тэр амжихгүй. Тэгтээ нэг нь 50 морины хүчтэй техник шүү дээ. Болдоо дарга. Тэр жижиг уу? Яавч 20-оос хэтрэхгүй. Морийг л хүчтэй амтэн шүү. Тэгвэл мөрийцэх үү? Тэгье. Одоогоор надад морийг гэвэл энэс өөр юм алга. Хайныг бол байна хөө. Хайнагч болно шүү. 40 морь хэдэн хайнагтай тэнцэх үү? Хайнагч бэртэй мэдэн. Нэг хайныг 2-3 морьтой тэнцэн. 20 хайныг гэхэд энэ чулууч хөдөлгөн шүү. Тийм олон хайныг хаанаас олох вэ? Энэ хавийн амины хэдийг би өөр ихтэйгэн хөөгөөдрий. Болохоо да Доброгой. Хайрвалж байгаагийн хувьд энэ хирааны мэдэл байлгүй яах вэ? Тэгвэл сайн байна шүү. За дарга минь мөрийг амлаач. Мөрийг өнөө? Овны өмнө амлан шүү дээ. За би явж. Аач хөөс минь очоод ороод гоо. Тэр харахай. Сайн ороод. Очоод дахин таад. Яах чаргагүй ургаач луу юм да. Эрнэс биш 20 хайнагч авчихмаарсан да. Трактораа нэмчихье. За хүүхдүүд нь осрлоорой. Тат өхөө осролон шүү. Эргээд мустах байна. За зүтгэлээд байна шүү тань. Айста.
Дарга. Өцөгдөр 2 жижиг улаан дийлээгүй гэлөө. 20 хаймагч бас дийлсэнгүй шүү дээ дуурга. Ой, мөрийн хэнийх болвоо. Гол нь мөрийн дэм биш ажлаан бүтээсэндээ л байх шиг дээ. Мөрийцэд хэлсэндээ хүрдэггүй. Өөдгүй ч ирчүүл бол. Дуурга. Хайныг ер нь яртай амт мэй шүү. Хайныг уу? Яртай амтны нэг дэх. Харин тийм юм байна. Ой, чүлтүмгөө. Бошуулаач. Юу? Юуг нэрж маяглаад байгаа юм бэ? Түргэлэлт. Хүлээж бай. Алны нөхөн би өөрөө мэднэ. Та нар ганцхан идэхийг айл хичээцгээ. Одоо хэд дүү байгаа юм? 6. Хөөж. Суурээр нийтээ барчихж байж. Майныг ав. Хоолны цаг болчих гэж яарад байхад өнөө маргааш идэхээ ялгаа юу вэ? Өнөө маргааш идэхийн ялгаа гэж шүү. Түү. Хөөж. Идэхээ сандаа юм бодохгүй шүү. За, ядарцгааж байна уу? Одоо болон халцгааж байгаа үст дээ. Эбэг наашраа. Өнөөдөр хүмүүсүүд амрааж тоглож божигнэ. Тэгэхээр чи дэшээ яваад саалчдаа эртгэн хэлээд үнийг нэртгэн салгах чаднаач навэд. Тэг яа тэг. За залуучууд ядарч байна уу? Ядарцгааж. Юу ч нэрлэхгүй юм билээ дээ. Ядралгүй яхав те та нар. Ядарч байгаа штэ. Одоо ингээд амраа. Орон хоолны дараа бөмбөг тоглоцгоон шүү. Захиргааны баг, малчдын баг, техникчдийн баг гэдээ аврах шалгаруулна. Төрүүлсэн багт нэг шүтлийн ямаа 40 битаа найраг өгнө. За дуулцгаа уу залуучуудаа. Бага бэлцгээгээрэй. Ороогалын наадамтай бүжигтэй шүү. Бүжигтэй гинэ. Тийм ээ. Дарга тантай бүжиглэх хэрэг. Иймэрхүү янзтай байгаад байвал би ч ямтай бүжиглэхгүй шүү. Буцаа салихгүй юу? За гойдаг хэрэгэ. Ажил чирэнхийдээ ингээд жигдэрлээ. Энэ янзаараа яваад байвал наадмаас тань дуусах баг. Би тэвэрэй. Ажил чи болж байна. Бас аймагаас намайг сенарт утсан байна. Болцоод бол намайг өрөөнд дарнаа ширэх баг. Одоо та санаа зовлтго. Бүжигтэй гэлөө дарга. Бүжигтэй. Манай өмгөөс. Ийхүүрээгүй шүү дээ. Та сэтэн төрсөн шүү. Ийхүүрээгүй шүү дээ. Чи юу ч худлаа ярьж идэх юм бэ чи. Манай өмгөөс та тогтоо сэтэн хүрээгүй юу? Дарга яг сэтгэнд дүрсэн. Ийхүүрээгүй шүү. Бөмбөг эндээс 13-аас 14-т. Маа давуу. За баяр хүргэе. Баярлалаа дарга. Та нар ч гэсэн баяр хүргэе. Тэрнийг аваад хэлээрэй. За маа. Дахиад битгий бол хайцж байгаарай. Эвгүй идэж ш. Та өөрөө. Хэдийд бол хайцгаа би мэднэ. Олон дээр өрөх юм байгаа үстэй. Одоо л өрчи. За баяр хүргэе лөхтөө. Та хүрч. Би юу? Сайн байцгаана уу? Та нар чи идэх аргаан олдог болсон юм аа. Сайн байна уу? Чөлтөмгөөч аргагүй л марсаа таяа юм байна да. За тэр чи яхав да дарга минь. Танай хон аргагүй л тарга орсон юм байна штэ чөлтөмгөө.
Хүнд ажил хийж байгаа хүмүүсүүдэд аятайхан хоол өгөх юмсэл гэж бодсон юм. Тэр ч тийм л байх. Би шинэ малаар заалгах юмсан. Замаа дуусангуу таваарай. За, Удахгүй баха. хоцсон багийнх нь ашаа ортоорой. Наашаа ортсоо. Наашир манайх наашир. Ямар сайхан үст юм бэ? Ай, сайхан болж. Алиг чулуун алцгаа. Маа. Аваад угаарай. Яг хоо. Маа, Сайхан болжээ чи. Ямар алаа. Танаа багч жав даргын дэмжлэгээр л хожчих шиг болтой да. кэрэн ч юу юм бэ? Чулуун яг хоо. Али над нэг чулуу Сайхан амттай болсон байна шүү. сайхан амттай болж. Эднэр ийсэн. За хүүхнүүд моримолоо сайн бөхлөөрэй. Хувцас солих хүн байвал тэр майхан дөрөв хувцас сольж болно. Та нар очоод моримолын бөхлөөд өгөөч дээ чи. Моримолын сайн бөхлөөд өгөөрэй. Та нар яасан хурдан дээшлэж байна вэ? Аргагүй шүү дээ. Та нарыг тэнд байх чинь. Бидний уудын багт нь сайхан хорж явах шиг. Тэс ч үз. Бид нар та нарыг хүрхэл гэж авна шүү дээ. Нилийн удаан хөл ихнэ дээ. Энэ мэгмар энд ажил хийж байгаа гэдэг. Тийм ээ. Олонтой дарвет тэр үг овоолгоё. Нэг ажил хийвэл аваад ажил хийдэг эцэг юм. Эндээс л орчих бол учиртай. Үжиг мүжиг хийгээвэл битгий зэрэг дэвч үзэрэй дээ. Харан байж л бод. Би энэ жил цэрэгт явна. Эртхэн явж ирсэн дээр байлгүй. Явхасаа наанал чамаас өгдөгөлмөр санагдах. Их эртвэлт хилээ хийж байх шүү дээ. Аргагүй хөгшин цэрэг болжээ. Тэг. Ингээл чамаас эхлээд надаар тохуурхаад байх юм. Чамд өрдөө үгэл хэрэгтэй юм биз дээ. Үгшүү. Вэчи. Захаа занаа бичихгүй мөн хачин хүнээ дээ. За болохгүй юм дөө. Авсарах гэдэм аа. Тийм ээ. Доо хөгжим явуулаач. Өөр юм байхгүй юу? Энэс өөр юм байхгүй. Та юу сонсох гээд байгаа юм даа? Олноороо дуулдаг. Сайхан дуу хөгжим. Нийтээр дуулдаг дуугаар яах юм бэ? Кассетны гард шүү дээ. Хаа. Чи одоо юм үзэд нүд тайлахаар байна уу? За яшиг да. Аав ямар ойлгох вэ? Би ойлгохгүй. Олон юм ойлгохгүй байна аав.
Та энэ олон залуучуудаа яаж удирдах явдаг юм бэ? Ерөнхийд нь айлгаад л, сүрдүүлээд л, нам захиргаа удирдлагыг далайлгаад л цаатуул нь айсан болоод явж идэг юм байгаа үсттэй. Одоо ч ингэж байж таарахгүй шүү дээ аава. Чам шиг ахцах гэж мэдэхгүй. Албан захиргаа ёс тэглэм гэж бодохгүй байх болж байна уу? За болий. Хүнч дуурахгүй та юм хоцорч явна шүү аава. Үгүй. Харин чи даварч байна. Чи нутагт төрж өсөж энэ олны дотор аж төрж явж яагаад олны сонирхдаг юмыг сонирхоо байчихсан хүм? Би чамайг өсгсөн. Одоо хүүхдийг ч өсгөж байна. Яах гэж авсан юм бэ? Та нар ингээд тэнэгэлдэг шүү дээ. Буцаагаад аваад шийд өгчихгүй. Тэгж юм уу? Цаадах сургууль орсон уу? Би яаж мэдэх вэ? Чи яагаад мэддэггүй? Миний тэнэг байхдаа хийсэн алдаа. Тэрнтэйс нь би холбогдох дургүй байна. Тэнэг байхдаа гинэ. Гадаадын дээд сургууль юм үзэж нүд талиад ууч нэ нү. Энэ нийгэмд, энергийн тойронд чамд холбоотой юм гэж байна уу? Чи нь яасан амиан бодсон хүн бэ? Би өөрийгөө бодохгүй бол хэнийг бодох юм? Мөн. Явах уу дарга? За явъя. Араажгаа авна үү? Аваа. Чамд хүнээр тоглох хэрэг байхгүй шүү. Сайхан мэдэрч. Хүй дарга. Чон. Хаан. Тэр. Явски, шилээ өшөөсөх. Газрын дээдлийн барьчтэй. Явсигээс ойртооч. Явсигээд ойртооч чи. Цаана эвгүй чадахтай шүү дээ дарга. Тэр ямар хамаатай бэ гушуулаач. Дөргий яв. Ийм ойрхоноос санахгүй. Тэр. Би танд хэлсэн шүү дээ. Бошоо хураад гараачтай тэгээд дөргий яваач. Хац. Ашигс. Хачаа. Чамнаас нэг лүд салгавал дахиад харна гэж гонч шүү. Хүн хэлээд байхад Харагдав дарга. Тэр хоёр араараа суулгачлаа. Хаш ирэдвэ. Амт нахаа хоёулаа. За тий. Малганчны хөдөлт тойроод л. Авас том чанаа ийсэмсэн. Өдидний газар нуугдчих хаад хоёр тэнэг идэ гэж шоолж байгаа та. Чи тэр шиг бодлоо амтэн чоналж дөнгөхгүй дэгэ. Их нэрлэхүүр байх нэ. Тэгээд семинартарт юу ч ярьдгүй юм шүү. Тэгээд шувууч таараагүй гэж байхгүй юу? Тэгсэн мөртлөө л хүн харж байсан юм шиг ийш тийшэн сэлбэлзээд хамт шиг байдаг. Тэгээд миний алдсан чоныг үдчихэд бүр бантчихгүй юу? Тэгэхээр нэвэ заач чадахгүй ажилдаар оролдоод яхад чиний үргээсэн чоныг би алчсан гэсэн чинь манай хүн хэнэ гэж болж гэж байхгүй юу? Ой, цаадагч нэрлээ. Сайн сууж байгаа.
Та явах гэж байгаа мó? Явлаа хаа. Ухаа, та нар чинь энд ингэж суудаг болсон бий. За чи чинь зам зассан ч ганцаараа, чоноолсон ч ганцаараа, энд бас ганцаараа сэмхэн болгож хол байдаг болжээ даа. Аливаа ажлыг нэг нэглэж олноороо дуусгадаг нь муугийн ёс биш сайн ёс байж. Тийм байж. Харин тийм ээ. Чоныг ч гэсэн нэг нь үргээгээл нөгөөх нь алаад л зүгээр юм аа. Чи бас ийм сургал тараад явдаг болсон би. Хөөе болж юм чи. Хөөе болж. Чи юу болоод байна? Яас их шуугдах юм бэ? Бүдүнч. Харахад дандаа дарга нар шиг байх юм. Энд чинь шуугж болдгоо штэ. Уучлаарай. Бид одоо шуугахгүй. Миний дүү энд суучих. Энэ агч нь л зүггүй тэд байгаа юм шүү. За баял таач. Энд чигийг гараагүй юм дэл санаатай. Да сачин хөрөхгүй байгаа юу гинэ чи дахиад хэлээ. Ой, ороо энэ гараач. За бид одоо яах юм хөөцөлж байгаад гарна. Газар дээр очиж ярилцах шивд. Чи ерэн сайн тооцоолсон байгаа үстэй. Тэр даваагч нь унаагаарч давдаг даваа шүү дээ. Чи минь хаширлахыг л зааж явах шивдээ. Хашираас хохирох юу вэ? Хохирдгүйтэйгээ яг адилхан хождггүй талч бас би. Ер нь хашир хүн зассан бүх хоёрын хооронд ямар ялгаа байна? Юу гэнэ чи? Баярлалаа чи. Заавал даваагаад чадахгүй байж магадгүй. Харин 2 машин 20 хүнтэй очивол. Чи харин үргэн оруулчих ба. За би нэг өдөр гэхэд зам дээр очиход байж бай. Яаж өгтөхөөс л болно да. Яаж игээд хүлээж авахыг бодно да. За бүгдээ яваагаа гаргаж өгөх үү дээ. Сайхан хотын хөөрхөн хорхота сайн байна уу? Тэнгэр говийн тэмээч юмсгүй би сайн байна. Намартаа манайд налтай хамт ирсэн юм уу? Сэгс цагаан богдууланд сэрэн унах болоогүй юм уу? Цэлгэр гомын нараан тэрлээд цэнхэр хатгшгийн намайтан байна. Салхаяан тохонд салхины үзүрээс хэрийн үнэр ангилан намрын говь дулаан байна. Зун намартан говийн гэж зурх мэт голдон халаад үлгийтэй нэлх шиг үлдэн илчээр амсгалан цан хүргэн үргээж цас үлэндэн хайлдаг юм. Намартаа манайд ирэхдээ намайг ганц төлсөн шүү дээ. Батэр өштэй хүнийг та барьж харах шахсан шүү дээ. Өөрөө тэгж өтхийг өдчгөөд өндөвшиг дуугүй явчихад шуу бүхэн дүүг заагаад шуудан бүрий захиад байгаад миний хөгцөн цаа байна. Яргад өмсгөө нэ. Үчи өөрөө үзэхгүй юу та? Жаргалаа. Миний хүн аширэ. Аун дууч. Чи миний цамцыг өмсөө юу? Тэгсэн та ах уу? Алуу. Хараач. Таарч вэ нөхөй. Харин яаж вэ та? Очима. Ихөөш. Багш нар чинь санал асууж байна уу? Ямар мэрэгжил сонгож авч байгаа билээ дээ. Асууж байна лээ. Тэгээд Би ажлын аваа. юу? Аливсоо. Юу гэдгийг мэдэхгүй байж хүн дуурайж сэтгүүлч дипломат инээ тэрэгэд яах вэ? Яан гинэ. Чи тэгээд уралдаан шалгалтанд орохгүй хэрэг. Айж байгаа юм биз дээ. Үгүй. Гэхдээ надад өөр юм бодол байна шүү дээ. Бодлого гинэ. Аавын бид хүнтэй танилц гэдэг чинь одооныхоор эрдэм сур гэсэн үг шүү. Би таны тэргийг барина. Юм үзье. Миний тэргийг үү? Тийм ээ. Борхох анжилт зэрэгт явна шүү дээ. Ма. Нямбо. Яах юм бэ аваа? Хоёулаа л ярив. Хүнтэй танилж амьдрал үзье. Би хүнтэй ажиллах сонирхолтой шүү дээ. Тэмээчин игэл заяандаа тоос дих гоё тортогдох. Би 8 дугаарын хүртэл энэ чимгээш гэж ээжилдэг байл. 9-10-аас бодож ойлгож эхэлсэн. Би ер нь явандаа дарга болох санаатай. Даргая. Тийм ээ, хүнтэй л ажиллах хүн болно. Алт чинь харгуйг сүй болгон хүлээ. Баяртай нэ. Чи өөр хүн амьтанд хэлээгүй үү? Банк бимд хаяг. Үгүй л дээ. Гэхдээ би шийдсэн.
Хэдэн жил тэрэг өрж байгаад орох сургуулийн шийднэ. Энэ ажилч нь хэцүү ажил шүү дээ хүмүүс. Чи чадах юм уу? Таны чадсныг би чадах ёстой. Аава цагаараа. 7:40. Аава, хичээл орох болчих. Би шийдсэн шүү аава. Ой, аюу минийх очима. Эй. За. Та хоёр минь юу яриад байта? Зөндөөл юм ярьлаа. Хүүгээ. За. Цаадах чинь сургуульд явахгүй. Ажил хийнэ. Чамд юм яриаггүй юу? Үгүй. Юу ч яриаггүй шүү дээ. Танай багш нар юу ч ярихгүй байна уу? Юм ярихгүй л байна лээ. Бүр зүгээрчгүй дарга болно гинэ. Дарга. Цаадгач одоо юу ярьж байгаа хүүхэд вэ? Эгэ авгаа хүүхэдтэй болчих гэж байгаа юм биш үстэй. Одоо яадаг үлээ дэж явмын. Бас нэг юм дагуулад ирэхэд энэ хідээс нэг болох нь дээ. Одоо яа гэхэд дээ. Өөрөө л мэдхээс биш. Миний хүү. Санснаас нөгөө дээгүрлэгээ та явна. Дуургаанд орж цэргээ салагдаад иржээ. Аа. Өчигдөр мотоциклтэй ирээд лаваад явдаг штэ. Ой миний хүү. Жаргал 90 зоримог хүн болох нь байна гэж. Нэг муу сахлын ортой. Мойхрлаа зүтгэхэд байвалч би нэг удаа дийлхэл байх. Хангилтай. Ийм үед нь няцаавал хойштоо хүссэн санснаа хэлж хийж чадахгүй. Хүн хүний ай хараад гөлөж явах амтан болчихно. Яах. Эрим. Ажил үзэх. Замчдаар очихоо. Яах юм бэ? Манай аав ажил хийж хэнхиглээд амар заяа. Энэ хэйн болоо. Аав байна. Одоо хоёулаа яах вэ? Яг ууцхгүй юу? Даргийнхаа мэндийг мэддэг байгаа да. Очноох. Энэ хоёр ч юм бэ. Дуургаанд орж манай нөгөө дээгүрдлэхэд хоёроо та. Тийм шиг л. Сайн байна уу дарга? Сайн байна уу? Таны бил сайн уу? Сайн. Чит сайхэр болжээ. Юу нэгэд байд та? Их уу нэгэд байсан. Нэгдэлдээ ашигтай болж орохгүй дээ. Танк холбоо гэдэл. Их уугаар нэгдэл яах вэ дээ? Зүгээр татдгүй. Нэгдэл танк хэрэгтэй байдаг юм уу дарга? Танк гэдэг чинь трактор гэсэн үг байхгүй юу да? Аа тийм үү. Сүүлдээ нэг жил сапер ангид байсан. Сапер ангид гинэ? Тийм ээ. Энэ чирэг болно да. Автагаа золгож чадсан уу? Чадаагүй яваа. Манайх хэрд байгаа юм шиг. Тийм ээ. Яаж ч уулдах юм бэлээ. Хярд хөрнө гэдэг чи ходорхос хэцүү юм шивдэ дарга. Ястай л үнэ. Бид нар зам засаж байгаа штэ. Тийм гэсэн. Чиний хэрэг тэнд их болно да. Та нар тийш очооч. Очноо. За бид хүлээн шүү. Баяртай. Баяртай. Сүүний гарц нэмэгдээд л байна шүү. Нэрээ нэмэгдээд л байгаа юм. Дулмаа. Хоног сүүний гарц аваад нэмэгдэж байна. Нэг сайхан бороо асууж болох нь тэр дээ. Гэхдээ л санаанд нэг хүрэхгүй байна да. Алуунаа таньцуугаад. Хөөж хүүхнүүдээ дэлбэрээс болж гинүү да. Хаан тэр. Нэр тийм бэ? Гэхдээ яаж дэлбэлт юм болоо? Манай дугуургоонд орж дэлбэлт юм гинлээ. Хөөж айтай харах болсон байдаг шүү. Чамд эр хүн болгон сайхан харагддаггүй.
Одоо ч манай дуурга хурцл аятайхан харагдах болж байна. Сүний гарц ирсэн өөр болчихлоо. Нэг юм бодцгоё. Бид энэ хэдэн сарлагыг энд байлгах гэж хичнээн ажиллаж байна да. Сарлаг таарсан нутагтай байвал ямар шим өгдгийг үзүүлэх хэрэгтэй. Нэрэн тийм шүү. За яар шиг да. Зунжинга энэ цөлөгдсныг өөрсөндөө жаахан өөхтөөс авахгүй яах юм бэ? Чи цанган түүсэн чил өөртөө, тоос авсан чил өөртөө яасан хачи. Өөрөг авах нь авна л үсттэй, болох нь болно л үз. Хүүхнүүдээ цанганы борцгаар дар шийл яасыг. Энэ уул чинь нэг цанган шүү дээ. Нэрээ тэгмэр юм аа. Тэр зүйтэй шүү. Харин юу тийш үү? Харин ээ. Харин савл хэв. Яага? Жав даргын гүтээ гэж айтайхан сав биш дээ. Яа. Байна уу Дичингаа? Сайн байна уу? Заяасан сони хүү явж байна. Би ферм дээр байгаа л да. Тантай уулзах гэж ирлээ. Энэ бичиг 20 ширхэг гүзээ олгоё. Жав. За энэ их гүзээгээр яах нь? Хэрэг байна. Ямар их гүзээ вэ? Queen Жав дарга мань нарийн дахацсан хүн шүү. Ийм их гүзээтэй байж хорихныг өгч байгаа. Юу хийх гэж байгаа юм бэ? Бид зэрлэг сонгон төөж байгаа. Буурцгаар нь дар шийх гэсэн юм. Тэр уул чинь нэр сонгон. Ахын зөв ажлыг дэмжинэ. 5 гүзээ би өөрөө мэдээд өгчихъя. За чи болгоомжтой яваарай. 2 шараа туйлуулва. Номхон амттай гайгүй бах. Тэгэж болох. Жинхэнэ малчин хүн малыг баст хүн шүү. Баярлалаа Дичингаа. За баярлалаа. Өч. Миний дүр сайхан хуйрчээ. Ахын эхлээ танихгүй хөөглөг шахлаа шүү. Багтаа би чамайг шоглоод л. Долгор их өмөрөх гэж ихтэйх юм болдог гэсэн. Чи юу нэг дугуй юм ад. Дугуй хүний шин амтнд дарлаад байд юм шүү. Тарчу хүүхний зургийг бүтээрээ! Тарчу хүүхний зургийг бүтээрээ! Тарчу хүүхнийг! Өргөж амар! Өргөж хүүхний! Хүүхэн биш яа тоос юм бол. Орчоо чи бууж байгаа юм биш үү? Нэрээ чи их муу ангид байсан гэсэн. Агны мөрөөч. Тэгээ тоглоомор тоглож явах юм. 1 2 тосгоо юм боллоо. 4 Газар амтчихгүй. Тэглээ дарга. Тэслэгээс цааш газрыг тэмчихлээ. Олж. Одоо ингэж хөдлөе доо. Тэгье. Гүн чин урнаа юу да?
Мөн юу ачаавэ? Гүцэл байна. 1 2 3 Аргагүй сaalчин хүн шигээр тавьж байна та. Тийм. Алив хүүхдүүд ээ. Цаан чин зоч ирж байна штэ. Нэрийн ирж ба. Даргаж байгаа чи та бодлоо яваа. Үгүй ээ. Итгэвч байгаа. Яаш таач юм. Ядарч байна уу чи? Та нар одоо очиж байгаа хэрэг үү? Та нартай. Орой хитгүүлээс гин мэдгүй. Тэрэ онтаагүй юм шиг дээ. Чи хүчээр яах вэ? Замын айлтанд хэрэглэх хэдэ бэлтгэх нэ. За захиага түргэлцгээгээрэй. Би яач яваа шүү. Дайны бэрэнд шопээ утрал шатадага. Энэ чамнам доктор. За энэ захиаг авч идэгчгөрөө. Нэрэн зам нэгдэл орон нутгийн чинартай зам биш болох нь сайхан байна. Үнэндээ ч ашигтай зам болж байгаа юм байна. За би амлснаа 3 хоногийн дараа ирүүлнэ. Их сайн байна. За явцгаах уу? За явах удаа. Хөөш. Та нар чинь арайх гэж нэг ирчгээд ганц хурд ширээ хайдаг болсон юм аа. Жавын гартаж хөтлөгдөж өгөөч гинэ. Хурд ятон юм байгаа юм бид. Байгаа байна. За. Одоо ингээд тэслэгээ хийн. Тэгэхээр ажил зөндөө гарна. За. Яаж юм бэ? Хүн жочоо айчих. Бүгдээрээ нуугцсан уу? Бүгдээрээ нуугцсан уу? Нуугцсан. Бэлээ. Аваас гэж. Want to see everybody get up and see? Clap your hands, stomp your feet.
Get down, get with it. I said I get down, get with it. Do that girl. Come on, baby. I don't want everybody work. I said I come on, baby. Want everybody to the dance. I said I get down, get with it. It's been a long. Бас хөгжим сонсч болохгүй юу? Дорж чиний найз юм байгаа биз дээ. Би оршуулгад нь очсон шүү дээ аваа. Тэгэл болоо юу. Амтныг дэмий бужигнууд ачив. Тэр соёлтой соёлгүй цахилгаантай цахилгаангүй тэр уул хадаараа нутаглал болоод явцгаас. Өнөөл болсон гон чийлэх гавья байгуулагчтай яамаж явна. Хүний гартал өргөдөх нь шүү дээ. Тэр харамыг ямар чамааслаа гэж үд. Олны нүднээс л юмсэн дээ. Одооны хүн гэдэг чинь юмны наанцааныг ойлгох болсон шүү дээ. Хөөе. Харилаараа дайрч байгаа хүн чинь мөн ойлгов. Тэгээд чи дуурга чамайг зүгээр орхихгүй байх шүү. Ээж л хэлж байгаа болохоос биш. Үнэн өгшөө аваа. Чи ирний ахлаар ингэж юмыг дандаа муу гаргаж явдаг болсон юм бэ? За. Алё. Цаашаа. Данчт. Миний буруу гэж ирнэ юу байна? Эртхэн явнах. Шагнуулах гэж юм шиг юм чи яах юм бэлээ. Бодсон сонсноо сайн хэлэхгүй юу да. Харин битгий зурж гэж үдлээрээ. Юу болсноо уцаар хэлнэ үз. Нойр хөрөхгүй шүү.